За шонхортойгоо явж нөхөлцгөө юм дахиад. Нахаш жиглэг темпер амьсгал. Уушчихгүй. Уушчих. Ярда. Энэ минь мөрөдлийн амьдралаа бүтээдэг бол 22 үхэр авч байгаа. Үхэр тэрэг тавьж байгаа юм тест. Үхэр тэрэгэн дотор ингээ гэр бүлээр амьдраа уушгаа. Зэрчин дээр баг үхэр биш үү? Баг шар байгаа. Хамгийн амар үхрээр чиг шүү дээ. За яхад хамт амьдрах юм уу? Хоёул өнөөдөр 5 цагийнхаа коллег хоёулаа маргааш өдөр амьдээр уулзах гэж жогтод байгаа юм тест. Бас нэг бизнес центр дээр зайнаас биш. Ингэж явуулсан Монгол байгаа юм чи уулзах зүйлээ. Where is Aisha speak? Мөн өмнө атгүй дээ. Яг шуурхтай дээ. Yes, this soup is so fucking good. Beef. Why the fuck everything's good? The beef pot good as shit. The lamb soup good as shit. The sheep head good as fuck. Oh my god. За хуушраа. За өөр. Бууз. За энэ гурыг шүү зөө. Хитүүшэл энийг авъя. Ингээд дөрөв аа. Чулуун тавган дээр шарсан адууны мах. Адууны мах. За Aisha speed юу идсэн тэрийг идэх хийлээ. Өндөр саха иднэ. Гарч номсом харвээ. Шонхроо оллоо. Анны толгойн гарахгүй юм байна. Тэгвэл адууны толгой гэж. Тэмээний толгой. За ямар ч байсан би ер нь бол ингэж шийдсэн. Гой энийг үзэж байгаа ирчүүд гой аауд байх юм бол бас хэрэгжүүлүүд аяг эрэхтэй юм аа. Юу ихээр ирэх хүн ер нь өөрийнхөө удам судрын бусад ирчүүдийг дуудаад, эрэхтэй найз нөхдөдөө дуудаад ер нь гайгүй боломжтой явж байгаа бол 7 хоногт нэг дайлж цайлаад хамтаа цаг өнгөрөөгөөд ирчүүдэрээ те ямар нэг юм арга хичээллээд хөдөөмөдөө гараад тэгвэл айгүй хэрэгтэй юм билээ. Тэр зардал бол ерөөсөө ч нэг их зардал болохгүй. Гэхдээ ирээдүйд үүсэх импакт чинь маш өндөр. Гэр бүлийн хүмүүсийн хоорондоо холбоотой бол найз нөхдийн харилцаа чинь сайжирна. Хамтдаа хоол идээд нэг ширээн дээр суугаад илэн далангүй яриад инээж чанаас хүмүүс чинь дараа нь бизнес их төвтэй өрөхгүй. Тэгэхгүй зөвхөн хурлын ширээний цаанаас энэ төслөнд хэдэн хувь гэж ярьчих бизнес хийдэг бол ихтгэлцэл үүсгэж хэцүү, хугацааны хамтрал үүсгэж хэцүү. Тэгж бодсон. Тэгээд өнөөдөр болохоор бид нар хоол гоё идэн Чингисийн өргөн дээр ирсэн. Гэхдээ давхар манай шонхор маань ирж байгаа. Нэр өгсөн Шин дайчин гэдэг нэртэй. За манай игэл шонхор маань ирж байгаа. Тэгээд давхар ном сум авчирж байгаа. Сарампай үлгцсэн юм. Ямааны ярьж татаад үлгцсэн байгаа. Тэгээд харуулж жоохон бэлтгэл хийгээд эрхийн мэрэгэн харвачиг эрхийн уруун дээр тавьж байгаад эрхийн уруугаа ингэж барьж байгаад гэж харуулж үзье. Тэний жоохон хоол идж байгаа. Энийг чанаж байгаа. Гарсны хэд авч аварч ирээ сүтээ цагаа уучаа гарч иргэж харваад. Тэгээ шонхортооны хэдэн түүх юм авчих. Монгол ирэх хүн байна да. Дээр үед монголчууд гүйцэхгүй дайсныхаа араас өчмбөр тавьдаг байсан гэж тийм хараа. Чита. Өчмбөр сургаж байгаа тавьдаг. Бурхан байна гэж аа. Чиний араас 120 км цаг урттай гүйдэг юм нохоо шиг юм. Энэ ч соёо муу амар угаа өстэй. Энэ бүр яг нэг чулуун хөшөөний аргаар яасан чинь энэ нараа эсэр сандал байна. Эсэр сандал дээр суугаад доороо барын ярьстай. Дээрээс суудсан Монгол гутал тэнгэрийнхээ тэгээд яг энэ дээлэн цаана бүснийхаа цаагуурын юм бөөр дөрвөлтөөс хамгаалсан чангалдаг хэсэгтэй. Тэгээд хүннүү захтай. Тэр баруун мөрөн дээр нь юу байгаа юм бэ? Нэг юм байна. Шонхор байна уу те? Баруун зүгт хойл дээр шонхор шүү. За манай жиг Монгол ах маань ирсэн. Зэний өв соёл тэдэг нь айрын төвч. Ахчих шүү. Хараа толгойн стабилайзер таараа. Гимбал шүү. Тийм гимбал байгаа шүү дээ. Нисчихад байна шүү дээ. Нэг ингээд өндөр очиж толгойн байранд байгаа шүү. Би нэг гэдэг шүү дээ. Хүний хараанаас шүү дээ. 9 дахин илүү хурц хараатай гэж байгаа шүү дээ. Ингээл бүх юм ажиллаад байна. Игэл шонхор хөрх амтаа. Гоё амтаа. Аараа хөрөнгөд ууртаараа. Тэр араа. За Чингис хаан шонхортойгоо байна. Төгөө шонхортойгоо. Гэтэ одоо нөгөө Чингис хааны музейс хөөгцсөн шиг эндээс хөөгдөхгүй баха. Шонхор байна хараа. Тэр үе Rolex. Шонхор. Игэл шонхор. Идлэг гэдэг нь. Идлэг нь шиглэн. Тийм өөр үед юм уу? Тэ. Идлэг шонхор болохоор нэг талын шонхор. Огтны өдөр ярьдаг. Бро энийг хардаа ерөөсөө ингээл яг Монголын түүхийг судлаад ирэх юм бол ингээд ерөөсөө шонхор бүх юм шонхор. Хяад боржгоо угийн сүлтчин шонхор. Монголчуудын угаасаа тэнгэрийн амтын шонхор. Энэ гатаа гарч ихээр ингээд бүф гिचгэн тэ үснэ. What? Тэр гайг навхарсан. Тийм шүү дээ. Басцсан шүү тань дээр өөр. Тэгээ орой унтахтаа нэг чи яг нэг хум шиг гадаагаа бүхий илгүүдэд хоёр тагчнаа хаашаа гомжож байна. Тийм.
Сайн байна уу? Юу байна да? Бүгдээрээ бүр тэр том өргөөр нь орё. Нэг хүлээд энэ дотор байгаа юу? Баяр үргээ. Одоо энд ингээд манай ер нь гэр бүлийн хүмүүс, найз нөхөд цуглдсан байна. Бүтэнсэ өдөр болгон бид нар цуглана гэж яснараа. Тэгээ энэ гэр айгүй учиртай байна. Юу вэ гэхээр энэ дотор 66 ширхэг цоохор ирвсэн арьс байна. Одоо Snow Leopard гэдэг чинь тэ. Улаан номонд орсон юм. Тэр нь болохоор гайл дээр хурагдсан тэр арьснуудыг нь авч ингэж цуглуулга хийсэн. Одоо дэлхийд Монгол би буруу санааг бол 1000 хэдэн зуул байна уу да. Цоохор ирвсэн. Улаан номонд орсон юм тоог. Тэгэхээр энэ 66 ширхэг нараа арьс нь үнний завсар ингэ авчуулагдсан байж байна. Тэгээд энэ гэр айгүй гоё таалагдж байгаа маань монголчууд чинь хааны синти чинь хос синтитэй. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний синтитэй байдаг. Тэгээд яг тэр үгээр хийсэн. Ингээд нийт 6 ширхэг юм жижиг ширээ. Тэгээд голдоо нэг том хаан хатны юм ширээтэй. Энд чинь алтаар шарсан те. Шарч хийсэн. Тэгэхээр алтадмал ганц сонирхолтой юм. Би энд нэг юм анзаарлаа. Энийг хараа. Яг энэ ширээмэрээ тавиад хундаг мундаг тавьсан байгаа шүү зөө. Ер нь бол энд ингээд уулзалт муулцыг гадны зочночтой авчруулсан янз бүр юм байна. Энийг хараа. Энэ тэрэг болохоор модны үндсийг одоо хамгийн хатуу хэсэг нь ч тэ гаргаж ирж аваад дундуур нь төмөрнүүд ингэж шигтгэж өгөөд ийшээ нэвт хатсан төмөрнүүдтэй. Тэгэд энэ голдоо бас ингэж нэвт хатсан төмөрнүүдтэй. Тэгэхээр бидний хэлдэг нөгөө торгоны замыг туулах чадaltaй хөсөг тэрэг гэдэг ч одоо ийм л нэлээд хүн тараа. Нэлээд хүнд ийм ид байсан байна да. Тэгээ 17 дугаар зууны үе яг орой гэд ингэ бэж. Битүү цоохор ирвсэн арьсууд байна. Энэ чонны арьс байна. It's okay. Иви. Окей, заавал энийг хийчих за. Окей. Болохоо. Энэ дондог дулам хатны ашиглаж исэн толь. За энд бол ингээд яг Монгол ном. Энд хурж болох байсан үгүй зүгээр авах гээд үзээд. Хэлбэр нь бол Монгол, гэхдээ ясмаас байхгүй юм байна. Мод юм байна. Одоо инки чи ившээлгэх гэдэг байгаа шүү дээ. Тэ. Тэгээ энэгээр ингэж тулт юм байлаа. За би удахгүй сур 10-аар хичээлсэн. Тэгээ хамгийн амар юм энэ зөө. Сумаа энэ дээр тавьж байгаа монголчууд чиг нэрхийн уран дээр. Тэгэд энийгээ эрхийгээр ингэж бариад ингэж барьж хагаад 3 урам 2 урам биш шүү дээ, тэ. Монголчууд бол зөвхөн эрхийн уруугаар. Тэгж хагаад одоо дээр үе снайпер гэсэн үг шүү дээ ч одоо. Зайнаас те хавт хасрын хүү Исүнгэгийн 500 хэдэн метр үлээ харавсан. Чингисийн чулууны бичиг гэж тэрэн дээр бүр баримттай байгаа шүү дээ. Хагас километр харвна гэсэн үг шүү дээ. Монголчууд ч алд дэлэн метр гэж хэмжиж байгаа шүү дээ те. Гонгорох монголчуудын хэмжигтүүн чи үлээ алд дэлэм тохой төө сөм чи яаж явдэ? Төө нэлээ. Ингэж дунд хуруугаараа. Сөм юм. Мохор сөм. Ямах гэж яг энэ их урны жижигээс гэрөө. Нэг ямах гэж энийг хэлсэн. Сантиметр гэж байхгүй шүү дээ. Сантиметр, метр, фут, фит. Наа тийм байхгүй. За манайхаа Монголын өв соёлын хичээлдээ давтаа борлоо. Энэ бол саадаг. Нумаа саадаг. Ойлгосон? Нумаа саадаг гинэ. Биш буруу хэлчихлээ. Нумаа саадаг юм шүү. Өөр саахгүй. Нумны саадаг. Энэ болохоор сумны хоромсог. Яа, Монголын өв соёл орно гэж байна. Одоо бас нөгөө морины уртлын хойтлын юм байгаа шүү дээ, тэ. Хөмөлдрөг, худраг. Хэвээ уртраг өргөг гэж байгаа юм шиг. Монгол хэл сурах гэсэн монгол хүн байж. Манай шинэ дайчин маань ирсэн байна. Шинэ дайчин маань хоймор заларж байна. Цаа чин бол өөрөө мэдж байгаа юм. За энд бас нэг юм юу гэхээр яг 17 дугаар зууны үеийн дайчин хүний хуйг дуулга. Төмөр хуйгтай. Эмчэнэ талтай. Энэ бүр яг олдур оргил гэж байна. 17 дугаар зууны үе. Чи мантгас цаатны үе гэсэн үг шүү дээ. 1600 он гэхэр чи. Үзүү үсгээр юм зөөлөвчтэй. Үзүү холохгүй нь гэж. Оо. Тийм байна те. Энэ юугаар хийсэн бол энэ зүйлийг? Сур хийчтэй юм шүү дээ. Хүзүүнийхээ хэсгээр сур хийчихнэ. Колцоо болгоныг чи нарийн харуул. Колцоо болгоныг тавлцсан. Бүгд тавтай. Энийг хийнэ чи энд одоо хідэн колцоо байгаа юм бэ? За бүгдээрээ гарч арай өөр дахиад нэг өргөтэй танилцъя. Би курч авт байж байгаа. Энд дэштара WC угаасаа мэдэн шүү дээ 0 гэсэн үг шүү дээ. Guys. Их цасаг хуйланд Монгол хүн гэртээ
би засч болдоггүй хуйлтай. Гадаа байдаг. 0 гадаа байдаг. Гэртээ те гэрийнхээ хойморт аав ээж нь заларж байгаа ийм үед гэртээ хөнгөрж хүндэрж тойртой. Ямар хүмүүн гинүү? Хүмүүн дам Яг тэрих гацчихсан сая болбор. Монголчууд биш үү гүц цэргийнхаа араас сургасан өчмбөр тавьдаг байсан юм шүү дээ. Тэний үед 120 км-ийн цагаар дараасан дээр. Хална шүү дээ чи. Барайл багалзуураас нэг хазуул. За шалгалт авъя. Энийг юу гэдэг вэ? Нумны саадаг. За сумаа хийдэг артлын минь юу гэдэг гэлээ? Хоромсог. Дараадлан би хинтээ рүү анд явах юм. 3 шонхортой. Шонхын анд. Дараа 7 хоногийн хагасанд. Хагасны орой. Бүтэн сайны үүрээр хинтээд. Явах уу? Яа зөвхөж. Тэч. Голнараа ингэмээр авах ингээд өвс ойл тээжин мэж ингээд худлаа ингээд нэг юм дандаа онол яриад ингээд түүх яриад авах шүү өөртөө хиймээр шүү дээ. Яг хийдэг амьдрдаг байхгүй л what's the point? Бараг 360 биш саяглаа. Имзэг гэхээр яг нь Яг стресс нь за. эдлэг мэдлэгийн бодолж арчлаа хийдэг. Бүрхэн жижиг юм болохоор те эдлэгийн хажууд Мөргөд чинь бол ер нь асуудал багтаа шүү дээ. тийм үү. Том байх тусмаа юу? Чи ингээд нэг юм 14 юм юу вэ штэ суудаг сандлууд биш сентинууд. Энд дээр дандаа юм шохортой хүмүүс ирж суугаад нэг ингээд уулздаг байл те. Хөгжсөн спортууд бол ингээд уулзалт хийгээд тэрний талаар ярилцаад хөгжүүлж байгаа шүү дээ. Манад ерөөсөө тийм дутагдаад. Тийм комьюнитийн жалах те. Тэг байхгүй хүмүүс жалах. Монгол бахаа яг Монгол. Нөгөө юу? Овын сараас уу те? Анх чиптэй. Үгүй энэ чи хацуул бариул бүр ингээд. Оо энэ даалгаврын банд шиг тарган биш дээ. Наач амар юм байна. Чон өрх нь 10 доор. Чон бол байх юм байна. Ингээд юу 50 ч юм шалсан тийм. Чи ясчмас чи чинь үстэй тийм орой. Мангар идэнаа. Энэ хүний шууны ясмасыг зүгээр хуах шахна шүү дээ. Моног юм байна уу? Чи одоо чон мон чамаас айхгүй юм. Толгой мотгоо хараач юу вэ? Ир хүн зориглол шиг чон банхар харуулж цацгаалах юм шүү. За энэ өстө том ах шүү зөө нараа. Үнтэй мах гэж да. Нам үзэн чи энэ нэг ам үзэн шүү дээ те. Одоо энд нэг тоглоор яасан. Тийм байна. Энэ толгой хүзүү хоёрыг холбодог үзүүрийн хүзүүг чинь ам үзэгдэг. Энэ том байх тусмаа урагшаа нохооны эрүү төвшин том болно. За эрүү төвшин ам үзүү том байх тусмаа нөгөө хазалт хүчтэй. Ер нь бол ялангуяа нохоо гөлөг сонгохдоо бас тэрийг барьж үздэг байхгүй. Анч нохоо дээр чинь ингээд энэ ам үзүү томтой байна. Энэ том нохоо байна те. Гөлөг шинжих арга ухаанууд бас байна л та. Савар маврын хараач. Тэр гарын араа гарын хийж. Тэгээ нэг төгөж юм сарч. Тийм ээ миний нүрний ээж хөөе. Сайн намайг миний нүрийг нэг хазах дуусгар шүү дээ. Тэгэхээр яг Ийм нохоотой айлын гадаа нэг хүн оцлох. Нохоорой гэж зогсоод байна шүү. холуур барааг нь хараад. Тэр сая сум тавиад золтой өгцөнгүү. Нилээн тусаалтаад гэж байна. Амны наагур л ирлээ. М8 500. Жагаад нэг хэсэг бие илаашуулж хагаад дараа 7 хоногоос нэг чинь сум тавина. Сар ихтэй. Сар тусал залгуулж өвдөж өвдөж. Намайг тан уу гэсэн.
мацэр. Ингээ манай удам ухсан ингээ салаалаа л шүү. Тэмэрч төрсөн хөхтэй юм. Зя. За өнөөдөртөө энэ дүр дуусах. Тэг да тий. Өнөөдөр бол тэгээд ч одоо юу хийж втэ бид тасар их юм шүү дээ. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд төгөө судалж л өндөө судлаа л яваалаа. Ямар ч байсан нэг цусаалтад мөхцөнгөө өнөөдрийн влог дээр гайг баха дараагийн влогоор амтай болтол уулзцаа.